Та бэлгийн замын халдвар төвчний талаар хэр мэдлэгтэй вэ? Тэгнийх их байхгүй хаа. I got this feeling inside my bones. Нэг тийм шинжилгээ авсагчсан. Өгчээсэн тийм байлцсан. Тийм сайн биш хаа. Нэг тийм юм сайн. Ер нь бол яг өөрийгөө хамгаалах хэмжээнд байгаа юм ч гэж байна. Бич. Яа. Чи мэдээлжтэй шүү дээ. За хэр мэдлэгтэй юм. Чи мэддэг. Найз нь сайн мэднэ. Би бас тэ бэст шүү дээ. Мэдлэг бол аягүй сайн мэднэ. Яг 10 жилийн эрүүл мэндийн хичээл аягүй сайн ордог байсан. Тэгээд түүнээс цааш ч гэсэн одоо интернет ч юм уу одоо угаасаа мэдээлэл авах арга амар олон янз болсон. Тийм болохоор мэдээллийг цаг атлуу авахыг боддог болохоор ер нь энэний мэдээлэл бол өөрөө хайгаад олждаг. Одоо үед яг залуучууд мэдлэгтэй болж эхэлж байгаа. Бэлгийн замаар дамжих хөгжим буюу хэдэг үед авах байгаа тийм ээ. Яг ямар замаар хамт амждаг уу тий хэрхэн сэргийлэх талаар бол тодорхой хэмжээний мэдлэг авсан. Мэднэ. Цусаар тэгээд одоо ихээс урагт тэгээд бэлгийн замаар халдварладаг байгаа. Яг 3 шалтгаанаас олж халдварладаг. Тэгээд ер нь бол нэг олон хавтагчтай хам болол бэлгийн замын халдвар төвчөн буюу доох. Тэгээд тэр зэрэг тусдаг. Тийм өвчнүүдийг бол тусдаг байгаа. Тэгээд одоо нэг хүний ирсэн одоо шприц ч юм уу зүү тариулыг дамжуулж хэрэглэх юм бол бас тусна. Бэлгийн замаар дамжих халдваруудыг ерөнхийдөө бол за занхлан тохиолдог тембүүд, хямнаад, цаг хүрдэн эднийг бол мэднэ. Мэдээж бэлгийн замаар дамжих халдвар юм чинь бэлгийн замаар дамжин, за мөн цусаар дамжин, хээс урагт дамжин. Тэгээд тэр одоо нэг мэдэн штэ. Тэг. Нэг талаар бол нэг 10 жилийн хичээл дээр үзчихсэн. Тэгээд ер нь 10 жилийн хүүхдүүд тодорхой мэдлэгтэй авах гэж боддог. Тэгээд хэрвээ мэдлэггүй байгаа бол энэ талаар мэдээлэлгүй байгаа бол интернет бол зөндөө байгаа. Би бол тодорхой хэмжээгээр мэднэ нөгөө сургууль дээр ирж яг тэр тухай агуу тавч дэлгэрэнгүй тайлбарлахаас байна. Манай сургууль дээр тэгж ирж байгаа байхгүй. Тийм болохоор мэдгүй. Эрүүл мэндийн хичээл дээр уг нь орох хэвээр орж ирсэн үү? Бид хоёрын явж исэн сургууль болохоор эрүүл мэндийг хийж ил гэж орж байгаагүй. Тийм. Яран жилтэй байсан. Эрүүл мэндийн хичээл дээр амар их ордог гэсэн. Манай л энэ хичээл дээр ордог шүү. энэ сургууль бол өөрөө төсвөрлөг. Манай өмнөх сургууль дээр хэрэгсэн ордог. Яг 10 орны төсөв. Манай эрүүл мэндийн хичээл ордог байсан. Энэ ордог харин Тэнгүүтээ нэг гал төмрөөс хэрхэн сэргийлэх вэ? Доошо хитээд мөлгөөддөг тийм. ингээ манай аргачлал хичээл дээр манай шиг орж ирэх тоолондоо слайдууд бэлтцсэн. Ийм цааснууд тарах материал бэлтцсэн. Тэгээ ингээд тараагаад солиод бичдэг гэсэн. Энэ дээр нь дандаа ингээд бэлгийн замын халдвар төвчнүүдийн талаар ингээд бүрэн мэдээлэл одоо тембо гэж ингэж байдаг, ингэж илэрдэг ч юм уу эсвэл зак хут ингэж ийм өвчин байдаг. Ингэж илэрдэг. Тэгээд уртсан сэргийлэх арга марга эмчилгээ тэгээд имлэг танд тустай гэдэг тиймэрхүү мэдээлэлүүд амар их ордог байсан. Гэтэ бага ангид бол нөгөө нэг октодод амар их ордог байсан шүү дээ эрүүл мэндийн хичээл. Тийм нөгөө нэг бизнесээс хамаараа нөгөө манай сургуулийн эмчний ганц үе юм хэлдэг. хөгөөд нь цаашаа октод нь наашаа гэх. За бэлгийн замын хатар. Ер нь тодорхой хэмжээнд өөр хэмжээнд бол мэддэг. Тэгээд 10 жил бас тэгээд бэлгийн зам алдарчны талаар айгүйх зайсан. Тэгээд ер нь бол тэгэл хэрэг халдвар авсан ч юм уу үгүй ч юм уу тэрийг мэдэхгүй явж байгаа бол очиж шинжилгээ өгөөд ч юм уу тэгээд үзүүлэхэд ерөөсөө ямар ч тийм асуудал байдгүй юм шиг надад санагдсан ш. Нэг тэгж амар нуугдаал хүмүүс намайг юуг бодчихвол нэгчүүл явах бол их бол гэл тэгж санаа зовлтгүй. Тэгэл ер нь шууд шинжилгээ өгсөн нэр юм шиг надад санагдсан. Бэлгэвч хэрэглэж. Бэлгэвч хэрэглэл зүгээр шүү дээ. Юу бэлгэж хэрэглэх хэрэгтэй. Тэгээд мэдээж хэрэг нэг юугаар цусаар халдварладаг болохоор зүү тариур ингээд янз бүрийн хүний хэрэглэсэн зүйлсийг хэрэглэх байх. Мэдээж бэлгэж хэрэглэн.
Бага. Яг бэлгийн цаг өвчин гэсэн. За юу хийхээс юм бэ? Тэгээд ер нь бол тохиолдлын бэлгийн явдалд орохгүй байх хэрэгтэй. Ер нь бэлгийн ганц хамтрагчтай байсан дээр авах гэж бодож байна. Гэхдээ мэдхгүй дээ. Бэлгийн чирэх юм. Хамгийн амархантай энэ чинь Тий. тохиолдлын бэлгийн явдалд орохгүй байх. Тэр үнэхээр орохыг хүсэхгүй байвал үгүй гэж хэл. Нөгөө нэг Тийм, бэлгийн замын халдвар төвч авмаар гэвэл бэлгэвч хэрэгэл. Тэгэл боллоо. Ерөөсөө тий хамгийн ерөнхийдөө бол бидээ ямар ч тохиолдолд бидээ бэлгэвчтэй явж хэрэгтэй юм шиг байна. ихтэй ихтэй хамаагүй штэ тэрэн дээр чинь заавал ихтэй бэлгэвчтэй явах гэсэн үг бас байна. Бэлгтэй бэлгэвчтэй бодсон амар бухарч ирэх. Нэр гайхаж байна. Юу вэ? Чи юу бүр? Хамгаалах олон арга байдаг гэж би бас боддоо шүү дээ. Нэгт нь угаасаа тэгэл бэлгэвч байна. Тэгээд ер нь тэгэл тогтмол гэж шинжилгээ өгөөд хамаагүй хүмүүстэй бэлгээ талтанд орохгүй халдах. Тэгээд бас нэг төв юм зарчим гэж бид бэлгэвч хэрэглээд өнөж байгаад твчээд масаарал байц хэрэглэхгүй байгаад Тийм. тийм юм биш. Тэргээл тийм л ахлаа гэж байна шүү дээ. Хэрвээ өөрийгөө ямар нэгэн өвчтөй гэж бодож байгаа бол эмнэлэгт очиод шинжилгээ өгөх хэрэгтэй. Угаасаа иймэрхүү шинжилгээнүүдийг ер нь бол тогтмол өгч өгөх шаардлагатай. Би нэг үгийг марцчихлаа. Бэлгийн харьцаа. Бэлгийн харьцаагаас өмнө тэгээд кондом мод гэж байна. Тэрнээс өмнө тэгээд мэдээлэлтэй байвал тэгээд бас тийм юунаас өвчнөөс бас сэргийлж чадах бат байгаа л та. Бэлгийн замын халдвар төвчнөөс хамгийн бүр ингээд хамгийн 100% арга юу вэ? Бүр 100% зэ бүр хизээч тэрийг хэрэглэх юм бол хизээч бэлгийн замын халдвар төвч тусахгүй. Одоо бэлгэвч бол 90% таахгүй юу? Халдвар авах магадaltaй. Одоо нэг 90% гэхэр ч бас 1% болохгүй байгааз. Ийм юм байна. Бүр 100%. Бэлгийн замын ямар ч төвчнөөс хамгаална. Бэлгийн ахланд авах. Тэ үгүй гэж хэлэхдээ хүсэхгүй үгүй гэж хэлэх байхгүй юу? It's a new day, it's a new